Яг товчтой бол энийг унших үедээ сэтгэлээ хариулах юм санал гэж боддог. Би сэтгэлийнхээ муу мухай болгоныг тайлж чадхаар багасах юмсан, ялах юмсан. Эцэстээ бүр сэтгэлийн гим болгоныг арилгаж эрдэм болгоныг зохицлоосон төгсгөөр л дурх болтугай. За тэгээд юуны тулд гэж байгаа юм бэ юм бол хамаг амьтанд тусыг хүрэхийн тулд би тэгнэ гэж бодох юм хамгийн товч. Бид нар өөрсдийнхөө юуг мэдэх юм биз дээ. За надад ингэж бодогдоод байт ингээд юм тодорхой болно гэж чухал юм шиг байна. Одоо ямар нэгэн муу ёрийн сүнс ч гэдэг юм уу, сайн ёрийн сүнс ч гэдэг юм уу, нэг цаана нэг юм нэг ойлгомжгүй далдын шинж чанартай юмсын тулаан болоод байдгийг бол жоох ойлгомжгүй болж байгаа. Илүү бодитоор хараал тийм ээ. Дайсан арилгах ёстой, тэмцэх ёстой зүйл юу вэ гэвэл бидний нөгөө уураа, нөгөө атаа, нөгөө житөө, нөгөө шунлаа гэх юм бол ойлгомжтой болж байгаа юм л да. Тэрийг ялан дийлэх зүйл нь юу вэ гэх юм бол тэрийг одоо яах зөвдлийн сэтгэлүүд юм биз дээ. Тэгээ ингийн бол их ойлгомжтой болмоор санагдаад байт. Тэгэхээр нэг юм бүх шашнууд л тэр хүнийг нэг зөв сайхан болгох талаар сургаад байгаа байх л та. За бурхны шин бол илүү энийг бодтой, тодорхой, эд шидгүүгээр яг ийм зүйл байна. Энэ ингэж үгсэж чинь, ингэж хөгжиж чинь, ингэж өвлж чинь ч гэдэм үү ингээ яваад байна. Дадаад байна. Муу юм дадаад байна. Тэрний хэсэг зөв юм дадаж болно. Ер нь бидний энэ ойрхон жишээн дээр харахад бол жишээлбэл их түргэн уурч байт юм. Энэ болгон маань ухаангүйгээс л ах юм биз дээ. Тийм ээ, жоохон бодоод явах юм бол тэр хэрэггүй л байна ихтэй. За бүр их далаацтай ертөнцийн одоо туйлын мөн чанар одоо мөн хусч байт юм уу, шүтэн барилгач байт юм уу, туйлын хоосон эдрийг таних хэрээр нөгөө л бидний хэрэггүй сэтгэлийн олон зүйлс бол бүр утгагүй, хэрэггүй, одоо үндэсгүй ногоолгоо адил хэрэггүй сугараад алга болно л гэж байгаа юм л да. Тэгэхээр мөн чанарыг таниад тэр хэрээрээ хүн өөрийгөө засаж хүний зөв сэтгэл нь төлөвшөөд ингээд нэг тодорхой өндөр түвшинд хүрнэ гэдгийг бурхны шин санал болгоод байгаа. Ийм байдаггүй ч гэж магадгүй л да. Тэгэхээр бурхны шин санаа нь бол энэ. Санаа нь бол би зүгээр тэгж л бодоод байдیں۔ Хүмүүс ингээд голцоо юу гэж андуураад байдаг вэхээр нэг юм далдын хүчтэй холбогдно. Тийм ээ. Шинжлэх ухаантай хутгаж ойлгож байгаа хүмүүс ч гэсэн бас нэг ямар мэдээллийн сан юу далд ухамсартай харилцсан гэл. Бурхны шин тийм биш юм л да. Бурхны шин бол хүн зүгээр л энгийнээр хэлэхэд тийм энэ насны жишээн дээр хэлэхэд бол хүн хүмүүжиж болно гэсэн нэг ойлголт байж болно да тийм ээ. Хүн одоо цэдгээ алдаж бас нэг болно да тийм ээ. Буруудаж нэг болно да. Тэгвэл зөв болох арга байна гэсэн шүү. Гэхдээ тэрнээс илүү лавхан шиг бодоод илүү бүр одоо хэрхэвч буцхааргүй тийм ариуслын, тийм зөв болох, тийм ухаар л бас байна гэж л хэлээд байгаа санаа юм шиг байна. Тэгэхээр энийг унших үедээ бол би 2500 жилийн өмнө за шагж мөний бурхан багш хэрхэн сэтгэлийг одоо муу болгоныг ялан дийлсэн тэрчлэн би ялан дийлье хамгийн амтны тусаан тулд гэж бодох юм да. За тэг уншицгаа. Бурхан ном ховрогын чуулганд би гэгээр л хүртэл итгэмэ. Өглөгийн болон бусад чандад хүрэхийг дадуулан үлдсэн ба. Өнөө миний үлдсэн бусад буйнаар хамгийн амтны тусын тулд Бурханы утгыг олох болтугай. Одоо нэг уншихад яг тэр бодлууд нь л тасрахгүй бодчихлээ. Одоо нэг пянзны нөгөө мехтролын зүү гэдэг нь пянзны ховл дээр л байж байгаа юм бол дуу гарч байгаа юм зү. Тэрийн шиг л ингээл ерөнхийдөө л бидний сэтгэл ингээл өсчээл байдаг байх. Ингээд сацрна гэж хэлдэг. Тайлхоор хумиж авчраад яг л би гэгэрх болтгой гэж чин сэтгэлээсээ нэг өөрт нэг юм хүн гар үрхэд надад мэдрэгдэх шиг тийм нэг тэр бодол надад уул мөргөлдөө хүүц бодж ивэл зүгээр юм шиг.
уул мөрөлтэй хөөцөл болж байна. Тэгээд за цаг нэлээ орой эхэлж байгаа болохоор нэг удаа л уншичаа да. Цаглаа шүү дөрвөн сэтгэлээ бас. За одоо хамаг амтан гэдээ уншаа да. Хамаг амтан амгалан хийгээд аз жаргалын шалтгааныг төгс олох болтугай. Хамаг амтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас игнэг тагцах болтугай. Хамаг амтан зовлонгүй аз жаргалаас хизээд үл хагцах болтугай. Хамаг амтан ойрд шунах, холд уурлах, аль алнаас нэнгэд тэг сэтгэлээр орших болтугай. Исонос хэцүү юм биз дээ. Тэр нэг болохоор гайгууч юм шиг бодохдох. Тэгээд яг эргээд нэг тулаад үцхээр бүр бидний одоо ёстой эд ис ширхэг болгонд л нэвтсэн байдсан шүү. Би хэмээх бодол нэгэнд мунхаг л байгаа бол шунал нь байгаа. Шунал нь байгаа бол уур натаа бүгдээрээ л гарах гээд байгаа шүү. За тэгээд бид нэр дэлхийн буддизмгийн хичээл явж байгаа. Дэлхийн буддизм гэдэг хичээл маань Зүүн Азийн буддизм гэдэг өндөрсөн дөө. За дэлхийн буддизм үргэлжлэл би нэг жоохон богинохоо явчихъя. Жоохон богинохоо. Одоо юу үлдсэн бэ гэх юм бол хойд нэтгийн буддизм. За өмнөх хичээл дээрээс хойд нэтгийн буддизм гэдэг бол энэ юм аа. Манай эрнээс өмнөх 200 300 жилийн өмнө бол энэ өмнөдийн уламжлалт буддизм гэдэг бол гараад явцсан байна. Их нэтгээс гараад тэгээ цаашаа дамжаад одоо хөгжсөн гэх юм уу явцсан. За тэрний дараагаар наагар жуна хутагт асаанга тэргүүтээ их хөлгөний агуу мэрэгд заларч ирээд энэ нэтгийн буддизм болохоор бүхэлдээ их хөлгөнийх болцсон гэж байгаа. Их хөлгөнийх болцсон. Хойшлох тусмаа ер нь их хөлгөн их зөнхлөөд эхэлсэн. Та Фасан ламын тэмдэглэл эднэртээр бол баг хөлгөний тэдэн хийд их хөлгөний тэдэн ид байна мэн гэд тоон юунууд бол байдаг юм шиг байна. За тэгээд тэрнээс хойш одоо Хятадын буддизм гэхэд манай эрентэй чадсуу салж байгаа. Хятадын буддизмын нэг онцлог нь бол бид нар яагаад Фасан лам, Тансан лам гэдэг сайн мэдээд байна гэх юм бол Хятадаас одоо бас 1-2 ч нэлээд хэдэн тийм лам нар энэтхэгт очиж сурч байсан, сууж байсан, явж ирж байсан боловч газар зүйн хувьд бол бас хэтэрхий алс байсан юм шиг. Хэтэрхий их алс. Тэгэхээр энэ бурхны шнийг авах нь бол баг нэг бүхэл том хийгдсэн маягт. Нэг бүхэл том хийгдсэн. За тэгвэл хойд нэтгийн буддизм гэдэг бол одоо манай эрентэй чадсуу Хятадын буддизмгээ яваад л өгсөн маягт. Тэрнээс хойш ийм одоо дахин ийм тохиргоо гэх юм уу да тийм ээ. Одоо юмны нэг юм нарийн тохиргоо байж болно шүү дээ. Багж төхөөрөмж дахиад нэг агаа дахиад нэг жоох ажиллаж байгаа дахиад болохгүй дахиад нэг дахиад болгон бол бүр илүү наривчлал ингэж жагаад нэг за энэ хамгийн боллоо гэсэн тохиргоо тийм олон тохиргоо хийгдэг гэж болохгүй байх л та. Тэг цаг зав ч юм уу орон зайн хувь цаг хугацааны үед бол тийм боломж тийм өргөн байгаагүй. Тэгтэл энээс ч хойш юу болсон бэ гэхээр энэ итгэгт нөгөө төв үзлийн их том багш нар за нотлох ухаан буюу тэр энэ итгэгт номын мэтгэлцэн гэдэг их оргилдоо хүрсэн байгаа юм л да. Басуу банд юу дэгнийга дармаа гэрдий гэл айхт чоглон чойдог гэл нотлох ухааны мэрэгд одоо зам твийн чимэг гэсэн тийм мунд хүмүүс гарч ирээд. За манай эртний 4 5 6 100 гэдэг бол энэ итгэгт буддизм бол хамгийн оргил алтан үеийн маягтай. Бид нар хэлжсэн нөгөө бурхан багшаас хойш 1500-1500-аар ядгаа гэх тийм ээ. Энэ бол гарцаагүй бурхан багшаас хойш нөгөө Шервжин лава буюу бэлэг бэлгүүний суртахаалын үе болчихж байгаа юм л дээ. За тэгээд бэлэг бэлгүүний суртахаалын ихэнх үед л болоо явчихж байгаа. За тэгээд энэ хөгжсөн бурхны шин бол энэ итгэх нэлээ хэдэн том сургуулиуд энэний нөлөөнд бол байгуулагдсан. Бидний сайн мэдэх Наландра Монголжи бүгийн одоо
газар орчмол байгуулсан гэж ярьд юм да. За тэгээ одондоо бүрий бэрий гамаал ашиглаа гэж олон том сургуулиуд байгуулагдав. За энэ том сургуулиудын хөтөлбөр ч юм уу энэ хайцсан байх юм бол за энэ бол Хималайг даваад төвдөд орж ирсэн. Хойдын нийтийн буддизм гэхээр бол төвдийн буддизмыг гарцаагүй ярих хэрэгтэй. За ихтэй зүгээр яриа байт ингээд Монголын буддизм чинь төвдийн буддизм гоо Монголын буддизмыг төвдийн буддизм гэж үзэхгүй. Монголын буддизм бол Монголын буддизм л байхгүй. За их сурвалж ашигласан материал эдгээр бол гарцаагүй төвдөөс их авсан л да. Тэр үүсэх арга байхгүй. Жишээлбэл Япон солонгосын буддизмыг Япон солонгосын буддизм л гэдэг байхгүй. Гэтэ хятадаас авсан. Гол содроо бичээг үсэг эдэр нь бол хятадаар явдаг. Маш олон багш нар олон удаа тийшээ явж ирсэн. Тэрнтэй ижилхэн айл газар очисон шашин маань ер нь өөр юм болж тэр газарт одоо сууршиж, байршиж өөрийн шинж тэмтэй болно л гэж юм л да. Өөрийн ихтэй мэдээж Бурхны шин гэсэн гол агуулга алдахгүй. Тэгэхээр хойд нийтийн буддизм гэсэн ай сав дотор төвдийн буддизм, Монголын буддизм гэсэн хоёр Бурхны шиний одоо хэлбэр байна гэж үзвэл илүү онцтой болох байх. За төвдөд буддизм орж ирсэн талаар яриа. Энээс өмнө бол Монгол буддизм орж ирээгүй гэж бол хэлдэггүй, орж ирсэн гэдэг. Ялангуяа одоо 4-5 дугаар зууны үед бол буддизм орж ирсэн бол ийм хатуу баримтууд буюу археологийн олдурууд бол элбэг олддог, харьцангуй элбэг олддог. За тэрнээс өмнөх нь бол түүхийн одоо их сурвалжууд дээр бол дурддагдаад байдаг л да. Зүгээр ганц жишээ хэлэхэд одоо хамгийн сүүлийнхэн жишээ хэлээ л да. Одоо Дөнгөс сайхан Говьалтай аймгийн Шарга сумнаас Чинхан болгос үлээ лээ. Чинхан болгос байх. Одоо энэ бол түүхэн сурвалжид гараад ирсэн хотын нэр юм байна л да. Монгол руу явж байгаа хүмүүс тэр балгасыг буюу хотыг дайрлаа гэсэн юм баримт гарч ирээд байдаг. За энэ хаана үйж болох вэ? Монголчуудын одоо зүгээр таарсан нөхөө. Ийшээ харж өгөөс. Би унтснаас чи унтсан дээр л. Би ярангаа унтчвал өөр тусгүй юм. За тэгээд тэр болгосны одоо хайгцаар байгаад одоо нөгөө нэг химэн дамжихтаа дайрсан марсан л гэдэг юм шиг юм да. Нөгөө Хятадын Чингис хаантай уулзлагч юм билээ. Чанчун бом бид нар дайрсан гэж яригддаг. За тэрний маллах хийсээр Говьалт аймгийн Шарга сумаас олдлоо гэж байна шүү дээ. Ер нь олдлоо. Тэгээд тэрний маллахын явцад бол нэлээд том бурхан багшийн юм чулуугаар сэлсэн чулуун одоо дүрийн хэсгүүд бол олдсон. Яг бурхан багш байна гэсэн. Яг энэ бол юу юм бэ? Джейнизм уу, өөрөөр хятадын юм уу, юу гэдсэн чинь аль талаас нь бол нэгцээр энэ харцаагүй бурхан будда байна. Тэгээд их гаруул нь бол одоо яг тэр бурхны өөрийнх нь юу бол 4-5 дугаар зууных байна гэж хэлж байна. 4-5 дугаар зуун. Гэх мэтлэн одоо Монголын нутгаас тийм ээ. За тэгээд өөр Монголын нутгад бол бүр маш илбэг л дээ. Маш илбэг. Манай 96, 7, 8 дугаар зуунтай холбоотой яг бурхны шний олдрууд зурсан бүтээл эднэр бол маш илбэг. За дундад дэлгэрэлт буюу 12, 3 дугаар зууны үеийн дэлгэрэлтийн баримтууд бол бүр илбэг болоо явчихна. Бид нар сайн мэдэндээ энэ Хэрлэн Барсын сувраг гэдэг Орнод аймагт байгаа. Тийм ээ? Орнод аймагт байгаа Хэрлэн Барсын сувраг гэдэг одоо бараг л 13-4 метр өндөр том суврагны тойр юм шүү дээ. Хос сувраг байсан гэдэг. Нэг нь одоо үлдсэн гэдэг. Тэгээ цаашаа хил таваад бол бүр нилээ хэдэм цувраа байх мэт. За энийг бол уугрын үеийн гэдэг үлээ тийм ээ. Уугар бол бурхны шинтэй байжээ. Согдын бурхны шин дэлгэрчээж. Гэтэ энэ дэлгэрэлт нь бол төвдөөш дамжаагүй, хятадаас дамжаагүй. Энэ бол хойгоор торооны замаа дамжаад буюу нөгөө нэг Узбек одоогийн Казах эднэрийн нутгаар дамжаад, Афган эднэрээр дамжаад наашаа орж ирсэн гэж. Энэ бол харцаагүй нэг бурхны хийц эднэр нь тэр би өөрөө Узбект бас үндэсний музейг үзчихсэн л да. Нэг томоо танхим дүүрэн тэр чигтээ бурхтууд байх юм бэл. Бид нар сайн мэдэн Дөнгөсөө Казахстанаас олдлоо гээл тийм ээ. Киргизээс олдлоо гээл тэр бол зүгээр нэг ингээд аваачаа болцсон хэрэг биш. Тэрүүд бол маш томоохон хийдүүд, их сүсэг бишрэл, тэр чулуугаар тэгд сэл хүртэл тийм ээ. Их хөдөлмөр орсон.
Одоо бүр их сони хэлэх юм бол одоо Афганд байгаа юмнууд байна шүү дээ. Та нар хазаараа гэж хэлдэг тийм хазааруудын байгаа газар бол бүхэл бүтэн уулыг тэр чигт нь нөхлээд сүм хийдүүд ургаа ийм бурхтууд за бүр 30-40 м өндөр бурхан багшиднэр байсан шүү дээ тийм ээ. За энэ бол ийм хачин орны бурхны шин гэж хэлдэг. Тэр нь хойгоороо дамжиж тэр нь дэлгэрчээсэн гэдэг. Да төвдөр дамжсан нь бол товчхон ярьчаа да. За товчхон дурдаа гэж. Яг бол бид нар яриад идэв тийм ээ. Ингээд улааны шин гэж юу юуны шин. Тэгэхээр бид нар ойлгох нь улааны шин гэдэг бол дэлхийн бурхны шин дотор байгаа шууд англи биш байна. Дэлхийн буддизм дотор Өмнөдийн уламжил, Зүүн Азийн уламжил, Хойд нэтгийн буддизм дотор Монгол төв тэр төвдийн бурхны шинд бол улаан гэж яг алийг хэлгэн жоохон тодорхойгүй ихтэй гаржтаа нямава сажаа гурыгаар гурлан нийлүүлээд улааны урсгал гэж хэлдэг юм да гэсэн маягтай юм би уншиж байсан тийм. За тэгэхээр төвдүүд бол 7 дугаар зууны үед буюу одоо манай эртний 600-аад оны үед бол маш хүчрхсэн гэдэг маш хүчрхсэн. Бидний сайн мэддэг Соронзонгом хаан гэх тийм ээ. Соронзонгом хаан бол төвдийг маш хүчрэх болгоод тэгээд хүчрхчийн ихээр л ер нь аливаа улсууд хүчрэх том болоод ирэхээр л өмнөх уламжлалт тэр бөө мөргөл мэтэн нь бол шаардлага хангах болоод эхэлж байгаа юм л да. Энд чи юу хэрэгтэй болоод ирнэхээр жижиг отго гомгууд шин чи гүрэн болоод эхэлж. Гүрэн болоод ирнэ гэдэг маань иргэн хэрэгтэй болж. Иргэн гэдэг маань бол хууль, дүрм, ёс сурт хунг шал үр төвшин иргэншил гэж ярьдаг тэр шүү дээ тийм ээ. Тэгэхээр иргэншлийн төвшөнд болоод ирэхээр л харж байгаа ч үдэ түүгийг харж байхад бол төвд ч гэсэн бон гэд бөө мөргөлтэй байсан боловч тэр нь шаардлага хангахгүй болж ирээд за өмнөх бас зээсэн ч юм уу яасан бичиг үсэн ч гэсэн шаардлага хангахгүй болж ирээд тэгээд Өдөөс Соронзонгом маань бол өөрийн гэсэн төрийн албан ёсны тийм төгс төгөлдөр бичиг хэрэгтэйгээд тэгээд энэтгийн орноо Томми Самбата тэргүүтэй хүмүүсийг л илгээсэн гэх юм л да. Тэд нар нь бол олон жил ус 15 6 жил ч суугаад тэгээ хурц ирэхтэй бол төвдөд таарсан одоо энэ төв төсгийг зохиосон гэж ярьдаг. Төв төсгийг. За 7 тэр яг илүү нарийн юм яг. Тэгээд тэр үеэс эхлээл одоо тэр ном авчираад тэгээд хажуугаар нь бурхны шний орчуулгууд бурхны шин анх төвдөд нэвтэрч гисэн нь бол одоо 7 дугаар зуун буюу Соронзонгом хааны үед л орж ирсэн гэж хэлдэг. За ийм юм. Гэхдээ балаа утгагүй юмнууд яриад байгаа юм. Эсвэл ногоон дээрх бурхны тарин мар нүцсэн байсан чи наа чин төвдийн хаанд өгсөн хятад гүнжийг ногоон дээрх гэдэг юм. Зүгээр Википедиагаас ч юм уу шашин судлалын асуудал байхгүй дээ. Тэгж хамаагүй ярьж болохгүй. Ногоон дээрх гэдэг маань тийм ээ. Бүр энэтхэгт байдаг буддизмын бурхны шинэ тарины ёсондоо үлийн дандар гэдэгт байдаг юм ядан бурхан юм л да. Ногоон дээрх цагаан дээрх эднэр маань юун төвд бүр цаашаа нэтгтэй цаашаа бурхан бүгс тэрний ярих юм бол өмнөх галавтай холбогдох учиртай ийм итгэл үнэмшлийн асуудал. За төвдөд яг уу төвдийн янз сонин болгоод ярьж байгаа юм шүү тийм ээ. Түнээс яг бурхны шин гэдэг нь төвд шал хоёр тустай ойлголчуд. Төвдийн Соронзонгом хаанд бол хүчрэг болоод ирсэн болохоор Непалаас нэг гүнж ирсэн гэж хэлдэг тийм ээ. Хятадаас нэг гүнж ирсэн гэж хэлдэг. За тэдний би андуураг бол сүүнд нь ирсэн гэж хэлдэг юм да. Сүүнд нь бол ирсэн гэж хэлдэг. Тэр юуны баруун 100 гэж яриад байдаг. Тэр 100 бурхан эднэр бол. Тэгээд тэр хоёр гүнжийг бол ер нь дайрх мэт бол хүндэлж исэн гэсэн санаа байдаг болохоос дайрх болох юм бол тэр гүнжийг гэсэн үг л багтаас биш. Тэгээд яг сонирн болохоор гэж. Тэгээд за 6 дугаар зуун 7 дугаар зуун буюу 600-аад оны үед Соронзонгом хааны үед буддизм анх нэвтрээ. За их хүчтэй одоо бүр төрийн одоо бүр илүү өргөн дэлгэр орж ирсэн. За нэг ялангуяа академик төвшөндөө нэвтэрч ирсэн бол 8 дугаар зуун буюу одоо Тэсрэн Дэзэн хааны үед. Тэсрэн Дэзэн хааны үед бол Тэсрэн Дэзэн хаан энэтхийн одоо Лон Шванцо гэж хэлдэг одоо амгалангийн далай гэх юм уу. Амьдлын далай гэдэг нэртэй тэр агуу бандтай юм л да. Шванцогийн бол энэтхийн төв үзлийн нэг том сургуулийн үндэслэгч. Налжир жодын умаар анжата буюу сэтгэл төдийдэн луга төстэй өөрийн үндэс төв үзэл гэдэг тийм бүхлбүтэн нэг юм сургууль хоосон чанарын тодорхой нэг тайлбарыг үндэслсэн том багш юм. Тэрийг бол залж ирсэн гэж хэлдэг. Тэрийг залж ирсэн. За тэгээд тэр бол араасаа Ловн Бадамжуна гэж бид нар хэлдэг тийм ээ. Бадам самбаа Ловн Бадамжунаг араасаа дуудаж авчирсан. За энэ хоёр бол төвдөд бурхны шнийг бол одоо агуулгын хувьд бол жинхнээр нь дэлгэж мандуулсан гэж хэлдэг.
За ийм учиртай юм. Тэгээд ловбон юу лээ? Хаан ловон хамбуруу гэж ханлов бонсом гэж ханлов бонсом. За тэгээд ингэжээ гэж. За энэ бол манай эртний 800-аад оны дунд үед болсон баг. Дунд үед болсон. Сандан он бол 6 дугаар зууны ихэнх үед. Энэ бол манай эртний 7 дугаар зууны гол. За тэгэхээр 8 дугаар зууны дунд үеэс хойш энэ хүртэл дэлгэрсэн. За ингэж дэлгэрсэн бурхны шинийг бол Немавын шин гэж хэлдэг шүү. За энэ зүгээр мэдчихээ зүгээр Немавын шин. Төвдөр бол хуучин гэсэн. Хуучин хамгийн их төвдөд дэлгэрсэн шин болохоор Немавын шин гэж хэлдэг. За ингээд энэ нэг 100 гаруй жил юм уу 200 орчим жил өнгөрчөө 800-аад оны жоохон сүүлийн хагас үед бол төвдөд нөгөө юу лээ? Ландрам гэдэг хаан гарсан гэж хэлдэг. Тэр бол бон шүтлэгтэй байсан гэж хэлдэг. Тэгээд бүх сүм хэдүүдийг хаагаад ер нь геноцид чихүү үйл явдал болгосон мөн л да. Бүх лам ургуудыг алж чадаад тэгэхэд төвдөд бурхны шин эргээд унтарсан гэдэг. За энийг бол төвдөд анхны дэлгэрэлтэй гэж хэлдэг. За хоёр дахь дэлгэрэлт нь бол ерөөсөө энэ хиний Ландрам хаанаас дараанаас шууд дэлгэрч ирсэн байдаг л да. Тэгэхээр Немавын ёс нь бол тэрнээс биш тасраад за тэрний дараагаар дахиад Ландрам хаанаас нэг нэлээд хэдэн жилийн дараанаас эхлээд юу гэж ирсэн бэ гэхээр Немава дахиж гарч ирсэн ба дахиж гарч. За дахиж гарч ирэхдээ бол Немавыг мэддэг дэлгэрэх хүн ер нь баг байхгүй шахуу байсан боловч уул хаданд тусгайлан одоо бошигтойгоор одоо нуусан тийм ном судрууд байсан гэх юм л да. Уул хаданд одоо энийг тийм ээ 120 жилийн дараа ч юм уу 150 жилийн дараа ч юм уу 60 жилийн дараа ч юм уу тийм нэртэй хүн олж явнаа. Тэгээд энэ шашныг эргээгээд дэлгэх болно. Тэгэхээр Немав бол эргээс хэрэгсэн гэж ярьдаг. За тэгээд урдын адил дэлгэрч чадсан хэсэг нь бол арай өөр асуудал юм да. За тэгээд манай эртний 11-р зуун буюу 1000-аад онд дөнгөж гарахтайгаа зэрэгцээд л энийг бол төвдийн одоо бурхны шин хоёр дахь дэлгэрсэн гэж үздэг. За энэ юутай холбоотой юм бэ? Яг энэ үеэс төвдөд бурхны шинэ шин тутам дахиад 2-3 урсгал үүссэн баг. За энэ урсгалыг үүсгэгч нар нь бол бүгдээрээ энэ этгээт маш их олон жил 20 гаруй жил ном сураад судлаад хурц ирээд тэнд байсан тэр урсгал тэр онол номлол төвдөд дэлгэрүүлсэн юм л да. За энэ хүмүүс бидний сайн мэдэх жишээлбэл сажи ёс гэж хэлдэг шүү дээ. Саж байна та хунгай саж ёс гэдэг. Саж гэдэг бол энэ хон гончиг жалуу л да. Хон гончиг жалуу гэж хэлдэг. Хон гончиг жалуу гэдэг хүн бол сажи ёсыг дэлгэрүүлсэн. Өөрөө бол Демосагия гэдэг та тийм одоо дандаа лозово буюу орчуулагч хүмүүс юм л да. Хонгончиг жалуу тэргүүтэй хүмүүс бол сажи ёсыг их дэлгэрэнгээр явах дэлгэрүүлж гисэн гэж хэлдэг. За энэ сажи ёс бол цаашаага энэ бэр төвчин бэрава. За энэ этгийн агуу том нэг юм нуус тарны том багшийн дамжлал орж ирж байгаа юм л да тийм ээ. За ингэж орж ирсэн. Сажи ёс. За мөн л 1000 он гараад. За яг үнд үетэй зэрэгцээд бас бидний сайн мэдэх энэ этгийн нөгөө л Делоба Нараба нараас Марв гэдэг лам төвдийн лам оч ном сурч ирээд тэрний шавь нь одоо 3 төрөлхөд нэр нь алдарсан гэдэг дуун хөрвүүлэгч Марв ламын шав бол Мелвагт нэг насан дээрээ гэгэрсэн гэдэг. За Мелвагдын шавь нэмэд гамбугаас цаашаа бол энэ Гаржидва гэдэг ёс бол дэлгэрсэн гэж хэлдэг. Гаржид ёс гармаба. Гаржидва. За яг энэ үед бас л зэрэгцээд төвдөөс агуу их бандтай Атиша гэд богд морилж ирсэн юм л да. Тэгэхээр ялгаатай нь болохоор саяны Сажава Гаржидва эднэр бол их хөлн дотроо судар ёсыг тарны ёс гэж хоёр байдаг бол тарны ёс их зөнхөлсөн урсгалууд л да. За Атиша богд бол төвдийн орноо жинхэнэ сахил санваар ариун хуургын чуулганыг байгуулсан гэж хэлдэг. Хуургын чуулган. За энэ бол их чухлаа гэж хэлдэг. Ер нь халуун газар байгаа шашин байнагт бол хичнээн мундар эвүүзэр тарны одоо тэр бол их мундаг юм. Гэхдээ яг шашин байгаа хэсгийг бол хуурга буюу нөгөө гэлэн санваартай, гицэл санваартай яг сахилаа ариун сахиж чадсан ийм хуургын чуулган сүм хийд байгаа хэсгээс ярьд юм биш үү? Тэгэхээр яг ариун
хуурын чуулганыг бол Адиша богд хүрчээд бол байгуулсан. Тэр хүртэл бас байгуулж чадаагүй л гэдэг. За энийг бол юу гэж хэлдэг вэ? Гаадан бие ёс гэж хэлдэг. Гаадан бие ёс. Гаадан. Тэгэхээр 3 болж чинь сажава, гарч чадва, гаадан ба гэж. За бүр өмнө дэлгэрсэн бол нямаа. За энэ дүрийг бол төвдийн голлох бурхны шний дүр урсгалаа гэж ер нь үздэг юм да. За хүн дээрээ нэмээд юу гос нэмэх тохиол байдаг. Юулаа. Гэлгөөш. За би санд ороод ирэхэд хэллээ. Жонма гэж нэмдэг. Жонма бол арай жижиг хэл. Ихтэл урсгал. Бурхны шний урсгал. Ингэж л үзтээ юм да. Энэ бол төвдийн дүр урсгалаа. За ингээд гаадан биес явж хагаад тийм 11-р зуунд сувж чад 14-р зуун буюу 1300-аад оны үед бол одоо төвдийн нэлээд наашаага амдоо хөхнөрийн орчим за янз бүрээр ярьдаг. Аав нь бол монгол хүн байсан гэж яриах байт юм. Аав нь Дархан гэдэг нэртэй байсан л гэх. Дархан гэдэг нэртэй байсан. За зарим төлөвчүүд бол шууд аав нь бол монгол байсан гэж бичиж гэлээ. За хэргийн тул алдрын үйл хөдлөвсөн дог буюу одоо богд цонхоо мэдлсэн гэж хэлдэг те. Богд цонхоо мэдлээд бол ёстой төвдийн бурхны шашныг бол маш тунгалаг тодорхой. Нэг ялангуяа өдний хүртэл жоохон эргэлзээтэй яваад байсан хоосон чанарын ойлголтуудыг бол тунгалаг тодорхой болгож тайлбарсан гэж хэлдэг. Богд ламын төв үзлийн 5 их шастер гэж хэлдэг. Тэр 5 шастер номоор бол бидний өнөөдөр яриад байдаг хоосон чанарыг хонлын 5 бүтээл хийсэн. За ингэж л ярьд юм да. Энэ бол хойдоо нийтийн буддизмын цаашаа за анхны Монгол дэлгэрэлтээр бол төвдөөс хамааралгүй хятад хамааралгүй орж ирсэн бол хоёр дахь дэлгэрэлт гэдэг бол их хаадын үед орж ирж байгаа. Их хаадын үе. За их хаадын үед бол гарч идвэ эхлээд тэгэхээр сажава дэлгэрээд тэгээд дараа нь бол гэлэгва дэлгэрсэн гэж үздэг. Ийм л юм да. Тэгвэл ямар нэгэн байдлаар баалж байгаас өмнө зөвхөн номын сонирхол хэрэгтэй болт. Номыг за буддизм, төвдийн буддизм тэгээ агуулга нь юу гэж байна? Онол нь юу гэж байна? Энэ төвшөнд бол маргаан хэвэл надад зүгээр санагдаад байт. Зүгээр л наа чи нэг ийм гэл ингээд хэлээд тах юм бол надад тий чин одоо яг онолын нотлохооны төвшөндөө бол их утгагүй юмнууд хэрэгдэт байгаа юм л да. Төвдөөс л орж ирсэн бол төвдөөс орж ирсэн гэдэг буруу гэдэг шилтэй огт байх албатай биш л дээ тийм ээ. Жишээл Америкээс орж ирсэн их зүв байх албатай гэсэн үг биш үстэй тийм ээ. Тэрнтэй л ажил. Монгол бурхны шнийг бол гарцаагүй хаадууд нь дэлгэрсэн байна. Дандаа хаадууд. Дунд үеийн дэлгэрэлт гэх юм бол юутай холбоотой гэх юм бол одоо бид нэр Эрдэнэ зууд очих юм бол Эрдэнэ зууд бол маш том буддийн том дугныг бол ухаад гаргаад ирсэн ба шүү дээ. Малтлагаар гараад ирсэн. 1940-од оны үед ухтаа бол их Монголын хааны ордон байна гэж тодорхойлсон байсан зүйл маань одоо 90-од оноос хойш бүрэн малтлагыг гаргаад ирсэн. Энэ бол их Монголын одоо түмэн амгалант юу гэлээд тийм нэртэй Тэнгэрийн сүм гэдэг нэртэйчлөөдөө буддийн асар том энэ бол их Монголын мөрөглийн гол дугуй байжээ гэж юу хийсэн баг. Дүгнэлт хийсэн баг. Болцсон малтсан хүмүүс. Асар их бол энэ бол 1200-аад оны үед байгуулагдсан. 1200-аас даруй 800 жилийн өмнө. Өгөөдөө хаан барьж эхлээд өгөөдөө мөнх хааны үед гүйцээлээ гэж. Өгөөдөө хаан барьж эхлээд мөнх хааны үед гүйцээсэн асар том буддийн дугуй байна гэж ярьдаг. За тэгээд төрийн шашин болсон маш тодорхой баримтнууд нь бол Хувлаа хааны үед тийм. Хувлаа хаан гэдэг бол хинч хажуудлаас тулгаж дэлгэрүүлэхэргүй ертөнцийг одоо энэ талыг нь бол тэр чигт натгсан хаан байсан тийм ээ. Тэг өөрөө хэлсэн байдаг л да. ертөнцийн номд бол Чингис хааны сургаал болж байна. Тэгтэл ертөнцөөс хитээдэн сургаалд бол Шагжмүний бурхны номыг гүйцэх сургаал үгүүд бол би авшихыг авлаа гэж үг гэдэг байна. Сайн 2 жилийн өмнө юуны Хувлаа хааны тухай эрдэмшлийн хорол болсон ш. Тэрэн дээр яг тэр үг байна гэж яг тийм үг. За их мэт. Өөрийнх нь төрсэн охин нь нэг насаараа юу авсан байгаа шүү дээ. Самар авч. Эмхтэй самартан байсан. Хааны охин шүү дээ. За нэг юмрхүү. Ангисэл өнгөрлчээ дөө. Уул жоохон дэлгүүрээс бол би бас нэг судрын ёс игээ тарны ёс гэдэг нэг жоохон ялгаа яриул ярихын дараа нь явах. Тэгээ нэг завшаан гарвал илүү дэлгэрэнгүй яри. За өнөөдрийн гол хичээлээс бол 10 харна хөл.
Тэгээ энэ их чухал юмдаа ихтэй товчхон л яриад та. Яагаад вэ гэхээр бид нар одоо их дээгүүр том юм ярьчихж байгаа юм л да. Хоосон чанар тийм ээ, дэлхийн буддизмын тархалт, ихний гүйсэн гүйтгэл мэтгэлгээл энийг хол юмгэлээ би худлаа гэж бодож болохгүй гэдэг. Би ойлгох хэрэгтэй гэдэг. Аль болохоор махиж, хичээж ойлгох хэрэгтэй. Бас нөгөө талаас одоо бидэнд яг хамгийн түрүүнд хэрэгжүүлэх үн шат гэж байгаа юм л да. Хамгийн түрүүнд би юг. Тэрний дараа юг. Тэрний дараа юг. Жохон тийм надад зур бодогдгийн нэг нухацтай юм хандах тийм ээ. Нухацтай хандах. За би яг бурхны шинтэн бол яг юунд нухацтай хандах, юг ойлгох, юг тайлбарлах, юг мэдэх үү гэсэн шүүн байж явах хэрэгтэй юм шиг. За тэн дээр бол одоо анхлын суралцагчдын хувьд бол хамгийн түрүүнд баг төрөл хэдний номоор бол 10 хар нүглийг төвчих ёстой л гэдэг. Үүлийн үрийг таних ёстой гэдэг. Тэгээд 10 хар нүглийг төвчих ёстой гэж. Олж үүлийн үрийг таних. За бид нар үнэтэндээ юу лээ? Чөлөө уучрал олдохгүй бэрх буюу бидэрт ямар их зол завшаан Эрдэнэт хүний төрлийг олно гэдэг нь ямар ховор юм бэ гэдгийг ойлгож мэдэх хэрэгтэй гэдэг. Тэгээд энэ нь мөнх усыг санаанд урсаж ойлгох хэрэгтэй гэдэг. Агшинаар хэмхэрч байдаг. Ингээл хүнээл гэж бодох хэрэгтэй. Гэхдээ энэ ашиглах юм бол бүх боломж нь байна гэж мэдэх хэрэгтэй. Үхээд явах гэх юм бол 3 муу зайны зовлон таних учиртай. 3 муу зай ийм их зовлонтой юм бол энд унахгүй, энэ унахгүй нь юугаар шийдэгдэх юм бол үүлээр шийдэгдэнэ гэж. Ямар үлээр шийдэгдэх юм бол 10 хар нүгэл хийх юм бол 3 муу зайд унаа. 10 цагаан буйныг үлдэх юм бол 3 сайн зайд төрнө. Та тэг 10 хар нүглийг мэдээ түүнийг төвчих, бомтлах. Та тэгээд өмнө хийсэн нэгэнд нүгэл хилэнц байх юм бол түүнийг намжлах. Та цог савгаад нь дэгжэн гэж хэлдэг. Хилэнцийг арилгах, буйны чуулганыг хураах. Та тэгэхээр хамгийн түрүүнд 10 хар нүглийг үлдэх хамгийн суур нөхцөл юу гэдэм бэ юм бол мэдэхгүй байгаа. Тэгэхээр бид нэр 10 хар нүглийг ихлэ мэдчих хүчтэй байгаа. Тэгээд гадаа зүгээр ингээд гарснаас ахуулаад 10 хар нүглийг байнга бид нараас шалгаад юм өстэй. Байнга шалгаах. Тэгэхээр та би нэг бурхны шантныхаа хувьд миний хэрэгжүүлж байгаа зүйл эндээ гэдэг нэг хилчих зүйлтэй, хэрэгжүүлдэг зүйлтэй л байх хэрэгтэй. Тэгэхээр 10 хар нүглийг л хамгийн түрүүнд бодож санаж дадуулж явах хэрэгтэй. За энэ хортой шүү гэл өгөх юм биз дээ бид нь тийм ээ. За жоохон цаанттай. За энэ нэг жоохон цаант юу л гайхуу миний би дороод би яагаад тэгээ ухтлаа хаач ингээл уухгүй үстэй тийм ээ. Цаанттай л гүрстэй болоо холуур тойрох гэл. Муу үлийг тэрийн шил бодноор юм шиг байна тийм ээ. Энэ харцаагүй нам хорлоо шүү гэж бод. Би одоо нэг айхтар төвчиж чадсан болоо ингээл хэлж байгаа шүү. Номд тэгж авах юмаа гэж хэлж байгаа. Номд тэгж авах. Дамжуулж байгаа л юм да. За 10 хар нүглийг дотор нь 3 хаан гэлдэг байх юм. Ер нь бидэнд бусдад нөлөөлөл маань л муу ахыг л нүгэл гэж хэлээд байгаа юм л да. Муугаар хохироохыг л нүгэл гэж хэлээд. Яаж хохироох гэх юм бол биеэр хохироож болно. Хил амаараа хохироож болно. Эдгээр болгоны сэтэл гарал нь бол сэтгэлд байх юм аа. Сэтгэлээр үлдэх 3 гэж байна. Биеэр үлдэх 3 байна гэж. Хэлээр үлдэх 4 байна. Одоо бодгол өстой. Маш тодорхой 10 хар. Бурхны шинт нөхөр бурхны шинтэй тэг юу хамаагүй юм хийгээд байдаг. Нааш бурхны шин болохгүй үстэй гэж санал төрж явах, бодол төрж явах учиртай юм байна тийм ээ. Санаа төрж явах учиртай. За биеэр үлдэх 3 гэдэгт одоо хамгийн үнднэх юм бол амтны мөнөх. Амтны мөнөх. Амтны мөнөхийн нүгэл хилэнцэх юм да. Ерөн зүгээр бодож байхад хүн төрлөختөн одоогоос 50 жил 60 жилийн өмнө гэхэд 1950 он 60 он гэхэд хүн төрлөختний хамгийн хөгжил цэцгэллийн одоо тийм хамгийн баян ч гэдэг юм хүчтэй ч гэдэг юм уу оргил нь болсон тухайн үедээ ч гэдэг юм уу одоо Америкийн нэгдсэн улс байж тийм Америкийн нэгдсэн улсад ихэд л өнгөт арьстай хүмүүсийг автобусын зүгээр судалж болдгоо л байсан. Тусдаа судалт. Жорлон гэхэд л энгийн тэр өнгөт арьстай хүмүүс хизээж орж болох. Хизээж орж болохгүй. Тендер гардаг штэ тийм ээ. Hidden feature нуугдмал цифр үлээ тендер тендер гардаг юм. Тэр дээр хэдэн шинжилгээний хүрээлэнд улаас өнгөт арьстай байгаагүй. Эмгтээч нь л тэгээд бүр өөр юу л очиж 0-д ордог мордгал гараад саяхан шүү дээ. Тэгээ энийг байдаг юм гэж бодож ирсэн баг. Сонирн багт. Байдаг юм.
Тэрнээс жоох хэдэн жил өмнө эмэгтэйчүүд сонгуульд ирэхгүй. Та нар өгөхгүй л гэдэг байх л ёстой. Яаж өгдөө тэр? Өнгөдөр сууд ихтэй сургуульд орохгүй л гэдэг. Одоо бид нар өнгө нь хамаалга ялгаагүй хүн шүү дээ. Хүн болгон түгээмэл ирэх байна шүү дээ гэж бид нар одоо л ярьж шүү дээ, тийм ээ. Одоо л ярьдаг болоод нэг 30 40 50 жил. Одоо хүртэл Америкийн нөгөө л хамгийн баян гэдэг юм уу, тийм ээ. Хүчрэх болсон үнэн биз дээ, тийм ээ. Энэ улсын өмнөд мужуудад ихэд ялгамжаа байдаг л гэдэг байна, тийм ээ. Тэгтэл одоо бид нар ялгаагүй байх учиртай гэж харж байгаа юм зү тэ хүн алга байх учиртай. Одоо бид нар дөнгөж ан амтан хүртэл бас эрэхтэй байх юм биш үү гэж л ярьж байгаа. Ан амтныг хамаагүй хядаж зугаа цэнгэлээ гаргаж тийм ээ нөгөө Испанийн бухны алдаг тэмцээн шиг ч юм уу ингэж суу эн чинь балмад юм байна. Эдгээр хөөхөдөө гэсэн бодол бидэрт одоо л төрөх гэж байна. Тэд нар өөрөө эрэхтэй тэднийг ална хэднэ гэдэг маань ёс суртахуун гэдэг зүйлийг хөндлөнө гэж одоо л дөнгөж барууны ойлголтод гарч ирж байна. Тэгэхээр 2500 жилийн өмнө Бурханы сургаал ер нь буддийн шинэ улсууд өнөөдөр Монголд жишээлбэл 100 жилийн өмнө Монголд нэг хүүхэд зоргоор ингээд шоргоолж алаад байхад ямар ч эмээ өвөө ээж аав таатай байдгүй л байсан. Хөөе бол яаж байгаа юм чи амтаа халаад муухай тийм ээ нүгэл амтын шоргоолж өг тийм ээ зүгээр халаалаа болохгүй те болохгүй. Энэ ер нь бид нар өөрсдөө малчин ард түмэн малаа идээд алхаас өөр байгалийн цаг үеийн орчны нөхцөл өөр байхгүй ч гэсэн малаа халахтаа хүртэл маань хэлж байгаа. Энийг ёс суртахуун гэдэг зүйлийг хөндлөнө гэж бодондох тэр бодол маань Бурханы шинтэй холбоотой. Өөрөөтэй ч холбоо гарахгүй юм л. Баруун марунд бол тэр амьтныг яаж зовоож баг амттай болгохын тулд амьдаар нь балбаж нүдж байгаа, зөөлөлж байгаа, амьдаар нь зөөлөлж байгаа ч юм уу тийм ээ. Энэ асуудал байхгүй. Ёс суртахуун гэдгийг дээрээс ярихдаггүй. Тэр зүйл боолоо аллаа гэж бодоход ёс суртахуун гэдэг зүйл хөндөхгүй байдаг байлаа шүү дээ Америкт 1800 оны үед чинь тийм ээ. Та нар 12 жилийн болчлыг хэн үзжил байсан мэл үү тийм ээ. Тэгтэл чи нэг юм хараад шүү дээ. Биш ээ ялгаагүй. Тэгтэл Буддаа юу гэж харсан байх юм бол үгүй одоо нохоог зодоход өвдөж байгаа нь тодорхой байх шүү дээ. Гасалж байгаа шүү дээ. Өвдөж байгаа шүү дээ. Хөөрч баярлж байгаа шүү дээ. Нохоод гэдэг тийм ээ. Цочдог, баярлдаг, гомддог, ууралдаг, гэмшдэг, мэдрэмжтэй. Нэм завчааргүй л ухаантай шүү дээ. Нүд мүд нь бол гүн ухаантны нүдтэй байдаг байхгүй. Битрээс оргийн энэ ухаантай би ухаантай гэж боддогмор зарим. Ай болоог байна гэл. Тэгэхээр нэгэнт л мэдрэмж байгаа болохоор нэгэнт өвдөлт гэдэг надад байж болохгүй л байгаа адил тэрэнд бас байж болохгүй маа гэл буддизм үздэг байгаа юм да. Үздэг байх. Энэ бол нэг шоолоод байх зүйл биш л дээ. Нэгэнт л энийг ярьж байгаа бол тийм ээ хүн хүнээ алаад идчих болохгүй гэж бид нар үздэг үстэй. Тэгвэл энд хүн төрөлт нэглэн төстэй амтан байлгад алж иж бодохгүй айгүй ямар ялгаа байсан юм бэ гэж хэлдэг тийм ээ ямар ялгаа байсан. Бас л мэдрэмж байна шүү дээ. Бас л зарим хүмүүс тэгээд байх юм ба шүү дээ. Яста нар уу гээл хэвээр юу амтаа хайрлан шаашаарсан байна. Бурхны сурал ингэж үздэг л байна. Шоргоолжийг хүртэл тийм ээ. За тэр мэхэрийн хулганы мэхэрийг хүртэл бүрэн хаосуулж болохгүй. Хамтан цаана өөр амьдрын шүү дээ. Хөөрхий гэж бодоод байгаа шүү дээ. Бодоод байгаа. Ингэж бодож байгаа хүн хүнээ хорл хүн хүнээ ална гэдэг нь бүр хол байх юм байна. Бүр хол байх. Инэрл нэгүсэл гэдэг юм маань хамгийн амтныг багтаах учиртай гэсэн шүү бодол яваад байгаа. Тэгээ одоо үед бол тэгээд зүгээр Бурхны шинтэй хүн бол тийм амтнаар зугаагаа гарах л огт ёсгүй л байна. Амтны амиар тийм ээ. Тэгэл за жишээлбэл үнэхээр нэг гөрөөчин хүн ямар ч өөр юмгүй олон хүүхдэд ижээх гээд гөрөө хийж байгаа бол бас нүгэл хилэнц нь баг гэдэг юм шүү дээ. Малчин хүн малаал нүгэлэнд арай баг гэдэг. Зүгээр зугаагаа гаргана гэдэг нь би энэ дээр зүгээр сануулад хэлгээ тийм ээ. Хойр очоод зүгээр байгаа амтныг очиж хөөрөл буудаал задгаа тал дээр давхиж явж байгаа л ойж буутал буудаал хүчтэй машинаар хүчтэй буугаар буудаал тэгэл тэрийг нэг хэсэг чинь бүр гаарсан шүү дээ. Машиныхаа хамар дээр тавил хотод орж ирээл. Тэгээ бодоод үзүү зүгээр юм муухай мохтор харгис юм байхгүй. Амтныг алаа тэр чинь гараа өргөж чоноолоод төрсөн биш тийм үү? Үлийн ирэхээр чоноолоод төрсөн. Бид тэр чоноолол бас л зайлвал хилээ унжуулаад тавих л байсан баг. Тэгээ алчаад тэгээ тэрийгэ гайхуулаад
Тэгэл тэг би ойлгодсон шүү дээ зарим нь одоо ингээл тэгснэ чоныг хайрлаад ч байгаа юм шиг. Хямартай амтан гээл тэ. Би өстой чоныг л өстой хөх чон шиг л амьдрмаар гэсэн чоноо алах гээл тэ. Ийм бишрлийг л би ойлгодгүй. Хүндлэх гэж байгаа юм шиг тэ. Би таны хүндэлж байна гэхдээ алчий гээл ах шиг. Чирээ чон нэг ийм үг гэдэг шүү дээ юу. Илүү ижил заяатанд нь харагдаад илүү заяат нь алаад илүү заяатаа болох гал алах гэл юм. Алангууд нь хямран сэргдэг гэх гээл тийм ээ. Чон хэрвээ тэгэл хүний хэлээр ядгаас юм бол хэлгэлээс юм бол бэ над шиг хямаргүй амтан байхгүй шүү. Намааг алвал хамаг хямранд оройт шүү. Харсан төдий л хямард оройт шүү. Нүдэ анид явсан дээ шүү л гээл. Амтаа алаа сэргдэг хямарч гэж яаж байх вэ? Амтан алаа амтан алаа чоныг алаад хямран сэргэн яг бол чон хямартай. Хямартай амтныг алхах юм бол хямран сэргдэг юм бол чон асан анчныг алчуул хэвээр. Хямран нэстэ даблдаад явах шиг. Буухааргүй юм болох шиг. Хэмээмда. Тэгээд зүгээр нэг юм юу л байдیں۔ Зүгээр нэг юм зарчим гэж байдаг шүү дээ тийм үү. Би нэг амтан алахгүй гэсэн зарчимтай гэсэн бодолтой байл. Зүгээр юм шүү. Гэхдээ мэдээж хэрэг бид нэр яасан ч гэсэн холбогчоод байх нь бид нар магаджил байгаа шүү дээ тийм ээ. Магаджил болохоор амтан нэг юуны канон дээр гардیں۔ Өөрөө алахгүй хүнээр алуулчих тийм аа гэл тийм. Хүнээр алуулаад идсэн ч гэсэн нүгэл хэлэнц болно. Тэр бол яач утсан гэсэн бол. Гэхдээ юу гэдэг вэ гэхээр та яг бурхны номонд бол мах идэж болно болохгүй аль аль нь байт. Энэ би нэг гурван төрөлхөд гэдэг хичээл дээр ярьжсэн та тийм ээ. Болно гэж жишээлбэл тэгж байж болдог байхгүй да тийм ээ. Энийг болно гэж байж болдог болохгүй ч. Тэр болно гэж байгаа нь бол их доод түвшиндээ тааруулж байгаа байхгүй. Тэрийг хоригчтойгоо зэрэгшэл эсвэл бурхны шинт мах идэж болохгүй гэж сургаал байсан бол Монгол төдий хүртэл бурхны шинт илэрхүү бэрх байхгүй. Үсэж бүхэ гэснээс ялгаагүй болж байгаа. Тийм ээ. Гэхдээ үзээд яагаад эхлэхтэйгээ зэрэг Монгол бурхны шин дэлгэрсэн болохоор олон зуун жил дэлгэрсэн болохоор ямар заншлуулсан байх юм бол цагаан эдэрхснээс хойш мах идгээ бичдэг. Энийг бол би олон газар сонссон шүү. Эмээ өвөө аавын тал хамаг хоорондоо зайтай аймгийн хүмүүс бол зун мах иддэг байсан л юм л. Зун бол их махсдаг байсан, ерөөсөө иддэг байсан л иддэг байсан. Тэгэхээр зуны 3 сарда хаврын сүүл сараас эхлээд намрын 1 сар хүртэл ер идэхгүй цагаан холтой шахуул байж байгаа. За бусад үед нь гарцаагүй тэгээд өөр аргагүй болохоор ижил. Гэхдээ идэхтэй л бас нэг юм уучлал тийм ээ. Тэрийг зугаа болгож идэгдэггүй. Гайхуулж идэгдэггүй тийм ээ. Шал өөр хандлага байгаа юм л да. Уулаас 2000 хоног юм чи хаглаад тараа тийм ээ. Хаглаад идмэд биш тийм ээ. Тэгээ хайчих болохгүй л гэх биш. Нэгэн дамтны амийг өнөөж болох эний цаана амтан байгаа шүү дээ. Буйнд мад эний ирэхээр би амьдарч байгаа шүү гэж бодоод эний хүчээр нэгэн далаад ицсэн байх юм бол бүр бүх юм их дуустал гүйцэтгэл тийм ээ. Бүрэн гүйцэтгэл utilize гэж хэлдэг тийм ээ. Гүйцэд идээд тэгээ жоохон завсарлаж байгаа. Тэрээ дараас нь идээд нэг иймэрхүү мэхтэл байж болох Монгол шиг хүүтэн тэгээ малчин оронд байж болох хамгийн бага л тийм мах идэлтэйгээр байсан юм шиг миний бодлоор. Энэ юуны нөлөөг л бурхны шинийн нөлөөс өөр тайлбарлах юм байхгүй л. Зүгээр боддоо өнөөдөр бид бол мах идэхгүй би өөрөө ч мах иддэг болохоор одоо хамгийн түрүүндээ яах хэрэгтэй гэх юм бол гайхуулж болохгүй л гэдэг. Идгээс өөр яа тийм гэл тийм ээ болохгүй шүү дээ. Яг цаана бид нар өөрсдөө харсандаа багтаа хонь гарахыг чи бас тийм гайхуулахар юм байдаггүй байхгүй. Яг хажууд нь хонь ууж уяатай зайлоо амьд хонь. Тэгэл пад тэгэл нуруугаар нүүд нь харуул штэ байлт. Тэгээ шууд гал цээжийг нь шууд утгаараа гараад утгаш нь оруул. Харж яхад бол хүний сэтгэл жоохон эмзэлгээр тэгэл пад гэтэл гол юм. Тэгээ шууд арсын шар дуулаад дөрөв мөч нуг дараалт юм. Аргал амьсгаатай шахуу вахтан зүгээр шууд хамаг арсын хулаал гал гиз дотор нагаалт. Тэгэл нэг 20 минутын дараа тогоонд пор боцлоо. Сайхан үнэрч байна. Тэрний оронд хүн байсан бол яах вэ гэж бодвол бас тий. Намайг өөд нь пад харуулаад гол руу нуруулж пад гэдэг таслаа тэгэл станарэл үнгэлцгээний үнд нь ягаа гээл тэгэл өстө дөрөв мөч тэгэл тогоон дор буцлаад чонны хувьд бол ялгааг л 2 мах үстэй. Чонны хувьд бол ялгааг л 2 мах үстэй. Тэгэл аста гой үнэрч чинь да самбуу чи харин сайхан амттай байсан юм байна.
хариугмаас хэлээ ямааны гурав шиг юм гээл. Хөөг зүгээр бодвол тийм бид нар хэрэг ёс суртахуун хүн хүнээж болохгүй л гэж байгаа бол бас ийм байна гэдэг зүгээр сэтгэлийн нэг юм учиг адаглаад байж байгаа юм. Тэгээ энүүгээр гайхуулж идэвшээ би харахгүй ирэхэд диж जैन да залбираад бодвол энэ чинь бас нэг юм хилээд байгаа юм нэг юм хилээд. Тэгээ цаашлаа тэгээд ялхаар багсах. Бид ч одоо өвөл зун хавар намаргүй өглөө өдөр оройгүй л махад идэв. Өглөө босоод өц өдрийн хоолыг халааж итэл өдөр нь ажил дээр махад тэл оройныхоо гэрийнхээ хоолыг идэл товтмох болчиход. Тэгээ игдгүүл байсан гэж яах юм биш тийм ээ. Игдгүү байсан. Тийм болохоор аль болохоор боломжоор багасгах. За үгүйдэхэд дүүчин өдрүүдээр махыг бол бүр сарын 3 өдрийг бол бүр яг гэр бүлийн цагаан хоолны өдөр. Одоо бол цагаан хоолны өчнөө боломжууд байна шүү дээ. Өчнөө боломжууд байгаа шүү дээ тийм ээ. Зүгээр л нэг юм. Зарчмын хүндээ өөртөө үнэнч байх шиг тийм ээ. За би 7 хоногт 3 удаа цагаан хоолтой байт юм аа гэлтэхэд бол хэцүү байдаг байхгүй. Шал хамаагүй шар арьстай хүн тийм ээ. Европ юу ч гэдэг Дан ч юм уу, Франц ч юм уу. Тэгээ хамт олонд орох гэх юм бол би цагаан хоолтой гэдэг өнгөтл би хачин болчихсон тийм. Би цагаан хоолтой. Ямар бурхны яагаад цагаан хоолтой гэхээр ойлгомжтой мэдээж чинь нөгөө л цагаан хоолтой болох шалтгаан байна шүү дээ тийм ээ. Амтнууд л махгүй шүү дээ. Тийм марг амтны өрөвдөөд би тэгтэл би болохоор тэгэл мах сайхан тэгээд ичмээр санагдав. Битээ идэл гэхдээ зүгээр дүүчин өдрөөр л идэхгүй би хичээдэг л дээ. Дүүчин өдрөөр мэджил байгаа үедээ бол сар тагуур өдөр идэхгүй яа. Гэрээрээ үл их амар байт. Гэрээрээ байх юм бол хинч тэд санааны юм байт юм дөө. Махал идэж нэг хоол болсон гэдэг санаагаа л өөрчилж хэрэгтэй. Энэгтэйг данх очиод бид нар энэгтэй чинь цагаан хоол ихтэй шүү дээ. Голцуул цагаан хоол. За энэгтэйд 10 жил байхдаа бол 7 хоногийн 5 өдөр нь цагаан хоолтой. 2 өдөр нь мах махвал зөв махны зүгээр махны нэртэй л хас махтай гэж бэр. Нэг түмпэн хоолн дотор л 2 ширхэг мах байвал юм. Тэрийг харж ил баясч ил өөрийгөө л хуурах. Тэгэл тэгээд анх энэгтэйд очиад цагаан хоол идэл юм идлээ гэж бодогдохгүй яваад байгаа юм л да. Юм идээгүй л санагдаад. Тэгэл байж атал тэгэл идэл сурчиж байгаа юм л да. Хоол бол хоол. Тэг идсэн болохоор одоо болчлоо. Хоол идчихлээ л гэл. Ногоотоо цагаатай хоол идрэг сайхан болчлоо л гэдэг. Тэгэхээр нэг өдрийг бол өдөр орой хоёр яг ийм хоолтой гэдэг тасаад сэтгэлдээ нэг тийм үлсөд байхгүй үлэн биш нь хоол шүү дээ л гэж бодчих юм бол тийм ээ. Гэрийн эзэгтэй нар бол тэгэл хоолоо хийцэн багт яах юм тэгээд идүүлээд болиулгээл сууж яхад яах юм те. Цагаан хоолтой шүү. Би чинь сайн гатглаа хэлж болохгүй бол те. Бүр махсаад. За тэгээд нэг өдөр цагаан хоол ичлээ маргааш 2 дахин илүү мах идчихвэл ямар ч хэрэггүй бол. Тийм ээ, ер нь зүгээр ганцхан одоо халаад тэгээд бодвол хэрэгтэй гайхуулж иж болохгүй гэдэг айлхаар багасгаа гэж боддог. За бүр зуны саруудаа бол ер нь зогсоочулах юм да бид нар чадахгүй л хэрэг юм. Гэтэ зүгээр ингээд яг ингэх ёстой шүү гэж загнаж биш тийм ээ. Хүн өөрөө ухаарч чагаад болиулах сайн л гэдэг. Багсуулах сайн л гэдэг. Намайг баг байхад бол анх гандаа идэл лам болж байхад бол нэг мөрөнд үе нэг 10-аад лам нар сууж явах. Тэндээс настай лам нар болцсон. 2-3 лам нар цав ороход бор цав орно гэд махтай хоол гандан дээр ч юм л та тийм ээ. Хажууд нь заавал цагаан хоол давхар байд. Цагаан хоолтой хүмүүс их байдаг гэсэн. Нэг мөрөнд 10-аад лам сууж байхад 2-3 лам нь бол босоод яг цагаан хоол идчихэл ирдэг гэсэн. Цагаан хоолтой гэлдэг гэсэн. Ийм лам нар илбэл байдаг гэсэн. Одоо бол бүр л тоохгүй маягтай болох гэдэг ханд. Тэгвэл яг хүнийг цагаан хоол идж байгаагаар нь бол нэг тийм маргалдаал те түмс ч гэсэн бас тэгвэл орхоо алж байгаа. Энэ бол дими маргаанд. Цагаан хоол идчихэл байгаа бол баг хүндлэхүүцэл юм байна. Шалтгаан юу гэвэл амтныг харилж байгааг бол болчмор санагдаад байд. Түүнээс энэ амтны чинь бааснаас хүлэмжийн хий ялгараад дэлхийд улаарад мулаарад нэг бол надад бүр нэг агаар юм санагдаад байд. Тэр одоо тийм ээ зүгээр л нэг
цахилгаан станцын утаа ихэд замраагүй нүүрс төрчл гарч байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд хайшин төхрийг баахгүй болгож байгаа гэсэн санаа юм уу, яах гэсэн санаа ойлгохдохгүй. Зүгээр хөөхөдөө ивэдэ инэрл нэгүслээ би амьтныг хайрлж чинь да гэж бодож байгаа бол одоо буруутай гарахгүй. За ер нь яг бурхны шинэ яг мах болохгүй гэсэн сургаалч байдаг. Махыг хориогүй сургаалч байдаг. Яг мах идэнэ гэдэг бол нүгэлэхэд бас бэрх. Яагаад гэвэл жишээлбэл юу гардаг гэх юм бол сэг зэм гэж гарчдаг байхгүй. Хааштай ухцсан амтан байж тээ тийм ээ. Тэр амтны махыг идлээ гэж бодоход эн чинь нүгэл гэж үзэхгүй шүү дээ. Би сэг зэм идэх гэсэн үг биш шүү дээ мэдээж яг тийм чинь өвчин зүуд боллоо тийм. Тэг би жишээ авчих шүү дээ. Яг философи утгаараа мах идвэл нүгэлхээр чинь тийм ээ. Алаад идэнэ гэдэг бол нүгэл болохоос аргагүй. Ямар ч тайлбар байхгүй. Ягаад яг лам үнийг шууд махараг өгөх юм бол яг сонгодог утгаараа лам нарчнаа бадар барих хэрэгтэй байдаг. Бадар барина гэдэг нь ерөөсөө юу ч байхгүй. Ламгууд чинь гойлгоч үнийг хэлнэ. Уул нь бол яг номоор бол тэгэл яадаг вэ гэхээр нөгөө бүтээл хийж байгаа бяцлал хийж байгаа газараас өглөөдөө нэг жоохон хот түрээ газар руу очиод бадар барина гэж. Бадар барина гойлгохгүй ч. Юугуудгаар хоолгууж байгаа юм хэлдэг. Яг хоолны цагаар. Одоо Шри-Ланк дээр бол тэгээд хэрэлдэ. Тэгээ бадар яг гэдэг нэг юм. Тэрэн дотор нь юу цуглан тэрийг идэх учраас. Тэрийг би энийг идэхгүй гэж хэлж болдгоо байхгүй. Нэг айлын хоолн дээр л тарах нь шүү дээ тийм ээ. Тэр хоолныгоо шухраа бантын эсэнгээл бантгныхаа үлийг игээд би наадах гэж идэхгүй гэж хэлж болох байх юм. Тэгээ юу өгснийг л идэх ёстой болдог болохоор хорж болохгүй байх. Тухайлан өөрт нь зориулж амтан алах юм бол идэх ёсгүй гэж хэлдэг. Та нэг юм юм ихтэй. Бүр ингээл нэмэх асах нэг дээр нэмэх нэг гэдэг шиг ингээд бодоо тэгвэл ингэн гэдгээс илүүтэйгээр зарчмын асуудал юм л да. Надаа гаргаж зориулж идэхгүй гэхээр шин дараа нь зориулж амтаа алахгүй л гэсэн үг. Та нэг юмний илүүдэлт болоод л хийж байгаа юм бахад идчих болно гэсэн. Яг лам хүн дээр үл тиймэрхүү юм. Та ганцхан халаад идэх биш амтны ашиг их ашиг бүхэлд нийлж байгаа юм л да. Би одоо нэг удаа 17-8 та хөдөө нэг 100 очилоо бахамнаар унаал шүү дээ. Би ч юм л. Тэ хотын хөхөд тэгтлээ морь ундг байсан 2-3 жил би хөдөө гарсан юм л да. Тэгээ мориндоо бас гайх болохгүй юу? Зүгээр манай аавч морь зөр уяал би чинь зүгээр бараг л хусуур мусуур гавчулцсан бараг л уяач болон гаших бол. Лам морь сайн биш гэдэг юм шүү дээ. Өөр нь багш нар бол их дургу. Тэгээ өөрөөр хэлбэл баахан морь унлаа гэсэн чи багш амтан зовооч гэл тийм ээ. Намрын хайлганд амч хөсөн асгараал тийм ээ. Намайг нэг амтан унаал тавих гээд бол хэцүү л байлгүй тийм ээ. Баярлаа л хараагаад байна гэж байхгүй л байлгүй. Намайг унаач гэл тэгээд. Гад мөн ярен дээр одоо шилэл веган, vegetarian гэл яриад байгаа шүү дээ тийм ээ. Яг тэрэн шиг одоо яг ногоо холтон бас ярьдаг байхгүй юу. Бүр ухта амтны юм хөнөөхөөс сүү цагаа тагаа ирэхэд нь бол хавгүй баг хилэнцтэй юм сте. Алтж байгаа биш бол гайхуу. Та бүр яг нарийн дарах юм бол амтны сүү уун гэдэг ч гэсэн тэгэл дээрмийн асуудал юм биш те. Нэрнгээсээ гэл үнэ тугаллаа. Тэр чин тэр сүүний булчраа бүх юм тугалдаа зориулж байгаа зүйл үстэй юм. Тэгээд туглаа өхүүлээс туглыг хөлөхгүй хорчиж байгаа. Ээжийг нь өдөржөө явуулж байхан өвсөдүүлж сүү бэлдүүлж авчирангуутлаа тэгэл өөртөө шууд цааж явал туглаар нь жоохон өхүүлнэ гэхдээ яах гэж өхүүлдэг лээ. Ивлэх гэж зүгээр барьж байгаа л ингээл жоохон цааг ороод ирлээдэл гээл тэнгуү. Хөөс мөсөн сахартл ягаал бараг тэрэндээ хомогшоод. Тэгээ шууд сав. Бодоод үзэхэд хүнээр бодоод үзээлтэй тийм ээ. Ээж нь хүүгөө өхүүлжсэн чинь шүү. Ивлэглээ шууд аваад тэгээд үгүй чи болохгүй үстэй. Хитэн зунжангаа тэгээ сүүг нөхгүй аваасаагаад унгын бол өдөржин уйчин шүү дээ халуун наранд ашичаал тэгэл жоохон ягаал цангаа жалахын арай нахмарлах шүү. Тэгээд зөв бодох хэрэгтэй л гэдэг. За нэг юм байгаа шүү. Энэ юу гэхээр одоо монголчуудын хандлага уулаасаа тийм байхгүй. Одоо буянт мал гэж хэлээд байгаа нь буддизмын буян гэсэн ойлголт гэхээс илүүтэйгээр энийг хүчээр бий байгаа юм. Энийг хүч. Шал өөр шүү дээ. Европын ч юм уу мал аж ахуй малчин хүмүүний харьцаа монгол хүний малчин хүн мал ирээ харьцал өөр гэдэг. Тэр шиг ингээд нэг тийм эний буйнаар
яах юм гэл. Жишээлбэл ярьдаг шүү дээ. Каракули хоньыг Монголд өсгөх гэж болоогүй гэдэг шүү дээ. Заавал хурганд нарсын авдаг. Монголчууд хурганд нь ална гэдэг бол байж боломгүй зүйл юм байна л да. Хурганд нь алах 100 алдаггүй л байхгүй нарийн дээр бол. Цагаанд ногоондоо цадж байгаа малыг алддаг байхгүй. Жаргаж байгаа юм л гэдэг. Хүнийг ганц жаргаж яхад нь алчиж болохгүй юм шүү дээ тийм ээ. Гингүүд л ногоондоо цадаг дээ жоохон цэнгэгдээ гэсэн байдалтай юм шүү. Тийм л юм да. Амтны амийг хөнөх гэж. За тэгээ зодох жанчих хэдэр бол амтны амийг хөнөхтэй ижил төстэй маягтай болоо явчихдаг баг тийм ээ. Болохгүй. Их хүнд хилэнцэн нүглээ гэдэг. За ихнийх нь амтны амийг. Хоёр дахь нь болохоор эс өгснгийг авах хулгай. За хулгай ойлгомжтой доо хулгай юм шүү дээ. Эс өгснийг авах. Хагуул эднэр бол дандаа мөн л дөө. Хагуул авах нь бол нүгэл хилэнцүүлчихэж байгаа. Ахвал өх маань бол хулгай хилгүүлчихэж байгаа тийм ээ. Ямар хэлэх вэ? Тэгээд тэрний цаан дандаа өөр хүний өөр байгууллагын үйл зүй ёсондоо явах юм л голоос мөн зөгчл байгаа хэрэг үстэй. Хогрогч нь бүр олон бүр хүнд л байх ч хэрэгтэй. Нүгэл гэж бодохгүй юм да. Нүгэл гэж нэг юм байдагтай гэж бодвол нь их бодмор зүйлтэй жоо айвал аймаар зүйл. Харанхуугаас айгаад идэг, хараал өрөөлөөс айгаад идэг тийм ээ. Өнөөдөр юм гаргаж болохгүй өдөр гаргаж болох өдөр тех өдөр ингэх өдөр даваа баасан санчир юу гэл баахан тэрнээс айгаад идэг. Нүгэл гэдэг зүйлээс айхгүй байгаа юм жоохон. Дистрал нь одоо уруугаар арчиж байгаа шиг байна. Эс өгснийг авах. Олсон зүйлийг хүртэл авах эсвэл эс өгснийг авна гэж тийм ээ. Эзэнд нөх ёстой гэж. Санаа шүү дээ. Жишээлбэл Японд гэхэд би нэг уншижсэн. Бараг тэр орчин баг. Японд даяар нэг сарда нэг олсон юмыг цагдаагийн газар өгд юм байна л да. Хүмүүсийн олоо цагдаагийн газар өгсөн тэр төрөвч юм нэг сард гэхэд 10 сая орчим доллар цуглардаг. Олсон хийж авдаггүй шүү. Дандаа эзэнт нэр хүлж өгдөг. Гэж ярьж шүү дээ. Тэгэхээр за. Дагуурт нь бол буруу хурцл. Буруу хурцл. Яг хурцлын үйл бол бурхны шинд бол нүгэл хилэнцэхгүй юм да. Хурцлыг бол нүгэл хилэнцэхгүй. Буруу хурцл байх юм бол нүгэл хилэнцээ гэж. Яавал буруу хурцл бол тийм байх юм бол буруу газар, буруу цагт, буруу хүнтэй, буруу байдлаар гэл гарах юм. Буруу цагт гэдэг нь бол буруу газар их юм бол жишээлбэл олон түмний нүдэн дээр илж байт юм уу тийм ээ. Бурхан шүтээний ойрхон ч байт юм уу. Тэр болохгүй газрууд төсөн шүү дээ тийм ээ. Тэр газар болохгүй. Ичүүр сонжуур гэж юм байна л их юм да. Ичүүрх нь бол бусдыг харахад ичнэ гэж хэлдэг. Сонжуур гэдэг нь хүн байхгүй болоо гэсэн өөрөө өөрөөсөө ичхийг сонжуур гэж хэлдэг. Сонжуур гэж хэлдэг. Тэгж номд гарч байна да. За тэгээд буруу газар буруу цагт гэдэг бол жишээлбэл өдрийн самар авсан байх үедээ. Гэх мэтчил. Буруу цагууд гэж байдаг. Дэлгэрэнгүй бод мөрийн зэрэг дээр байгаа. Непконоос орсон бод мөрийн зэрэг дээр их дэлгэрэнгүй байгаа. Бас мэтгэл хэрэгтэй. Буруу хүнтэй их юм бол сахил самаартай хүнтэй ч юм хүсээгүй байхад нь. За буруу цаг гэдэг хүсээгүй байхад нь гэдэг баг. Буруу хүсээгүй байхад нь албатан яах их гэл нэг юм өрхөө маягтай юм байдаг. За. Буруу хурцл. Тэгээд яг юу шиг юм л да. Зүгээр ингээл одоо халдвар шарын дэгтлгээд тэгэхэд Монголд 100 намартай л их гард юм шүү дээ. 100 намартай яагаад тэр үеэрөөсөө л бохор тийм ээ. Өтгөн шингэн цусланд их гардаг. Төвлөрсөн усан хангамж биш гадуур цусланд байгаад байдаг. Тэгэхээр гар хөлөө угаах. Гараа сайн угаах юм бол халдвар шар буурна гэл нэг юм. Таны гаруул зүүн үднээс тайлбарлагдсан нэг юм биш тийм ээ. Ийм байна. Энэ бол тэгээд бид нар тэгэл гараа угаахгүй л бохор гартаа мэдээд байх юм бол өвчин авах магадлал халдварт гидсний өвчнүүд авах юм уу халдвар шар өвчин хэлбэг баг. Яг л дэрнтэй ижилэн 10 20 нүглийг үлтгэл юм бол өөрт тань зовлонтой шүү л. Тэрийг хорчгол юм бол бид намгалантай л юм шиг баг. Тэгээд бид нар тэгэл яг бохор гараараа мэдээд л ах юм л да. Чадахгүй л юм тэгэл.
Тэгээ яаж энийг дийлдэг болох вэ гэм бол олон давтан бодгол гэх юм байна. Олон давтан бодгол. За биеэр үлддэг 3 гэж энэ 3. Хэлээр үлддэг 4 гэж. За ингэ өндөрлчихөө. Ингэ өндөрлчихэд хөө. Одоо би жоох ядраад эрт нэгт өдөр орчоо баг хичээл өндөрлөх байхад. Одоо харин би тэгин 10 гаруй. Арай жоон дэлгэн гош. Тэгэхгүй бүр товч орчих гээд. Та тэгэхээр 10 гаруй эрт нэгт өдөр орё. Тэгээд бас жоох нөгөө намжлал гэдгийг бас ярьчаа тийм ээ. Намжлал гэдэг. Яриг баха. Яриг баха. За нэг заруудад бол энэ чухал юм а. Яг бол маргааш Бямгараг 101 сарын шиний 15 гэдэг маань бол за бурхны номыг сүслэн дээдэлдэг, залбирдаг, мөрөгдөг бүх хүмүүст бол бурхан багш гэдэг маань бол шашны одоо гол мөрөн болон цастуулаас ихтэй гэдэг шиг бурхны бүх сургаал, эрхэм зэрлэг эднэр бол бурхан багшаас ихтэй. Шагж мөний бурхан. Шагж мөний бурхан бодит хүн байсан гэж үздэг. Шинжлэх ухаан ч гэсэн бодит хүн байсан гэж үздэг. Тэгээ шагж мөний бурхан бол 101 сарын шиний 15-нд хорвоод мэндэлсэн гэх. 101 сарын шинийн 15-нд бод модны дор муу сэтгэл болгоныг ялан дэлгэх төгсөг эрлийг олсон гэх. 101 сарын шиний 15-нд 81-ний сүдэртэйгээ нирван дүрийг үзүүлсэн гэх. Тэр юм чухал 3 үйл явдал нь давцдаг болохоор 101 сарын шиний 15-ыг бурхны шампан санан дурсах, буянд шамдах ийм өдөр болгоод байна. Буян хүрждэг үржигч аргагүй. Яг бол олуулаа нийлж хөвлөх буян үрждэг байна. Гэмт хэрэг дээр хүртэл одоо муу жишээ авчихсан. Гэмт хэрэг дээр хүртэл тийм үстэй тийм ээ. Олуулаа их юм бол бүлэглэн болоо авчдаг үстэй. Нилээ наанаас бэлдэж, тооцож тэр багаж төхөөрөмжөө бэлдэж байгаа дэйсэн байх юм бол хүндрээ авчдаг байна. Тийм ээ. Юу гэж хэлдэг лээд бүр санаатайгаар бүр бэлдэж мэлдэж хүндрээ авчдаг. Сайн зүйл дээр тэр юм биз дээ. Нилээ наанаас бэлдээд, бодоод, төхөөрч жагаад, олуулаа нийлж жагаад, хийгээд, сүүлд нь бүр хийснийгээ дараа бахтаваа манган гэж яриа байдаг хүмүүс зодчлоо. Тэрийн шиг сайн зүйл дээр л хийчихэд бид хийлээдээ гэдэг их баясаж айх юм бол бас их сайн гэдэг. Гүс ерөөл тавил гэх юм аа. Тиймэрхүү. Тэгэхээр 365 хоног байдаг дотроос нэг өдөр нь л хичээе. Хичээгээд бүр нэг өдөр л за би нэг өдөр за бусад өдөр болохгүй хамаагүй гэсэн үг ерөөсөө биш шүү дээ тийм ээ. Гэтэ өдөр болгон бид нар хийж чадахгүй маягтай юм биз дээ. Тийм болохоор нэг өдөр юм уу сарын 40 өдрүүд гэдэг нь бидэрт нэг юм албаар нэг юм юу өгч байгаа юм л да. Цочоо өгч байгаа юм уу? Баян цочоод л хүн нөгөө л буйнаа ярьж яах юм биз дээ. Монголд яриад дүүч өдөр шүүх юм бол хин хөнгөө за өнөөдөр хичээе да нэг нөгөөх юм гэсэн за өнөөдөр төвөгдөө нэг айтайхан байж гэж бодох маягтай юм биз дээ. Хүн амтны сайн тарах юм шүү. Гэр орондоо за өнөөдөр буйны дүүч өдөр маргааш ганц өдөр байна шүү. Өнөөдөр л нэг муу үлийг төвчээрэй хичээг. За тэр дотроос бүр андгаа тангараг авдаг байх. Би яг нэг өдөр л зөвхөн нэг ертөнцийн биш. ертөнцөө сэтгцээ гэгээр л нирванаар замнаж байгаа хүн өөрийн оюун ухаанаа яаж бэхэлж, яаж дөрдөл мэдэмсэртэй байдгүй тэр мэтэл би нэг буйныг зориод явчаа гэж нэг бодоод өнгөрөөл их сонин санагдаад байна л да. Яг л гэгэрсэн өглөө босоод юу гэж бодох, өдөр юу гэж бодох, өөрийгөө сэтгэлийг уурыг яаж хянах вэ, шунлыг яаж хянах вэ, ингэж болдсон байх уу гэд бодоод үсээд их сонин байдаг. Тэр нь л тэгчин сожин гэдэг. Их хөлгөний тэтгэн ариусгах, тэтгэх одоо сахил гэх юм уу тэтгэн ариусгах зан үйл их маягтай юм л да тийм ээ. Нэг өдрийн тийм зан үйл гэдэг. Өглөө нар гарахаас өмнө л энэ андгааг аваад маргааш өглөөний нар манд хүртэл би ийм зүйл хийхгүй гэж байдаг. За би худал хийхгүй, хулгай хийхгүй, өөрийгөө магтахгүй ч гэдэм үү тийм ээ. За ариун бус үйлдэл хийхгүй гэх мэтлээ. Ийм зүйлүүд байдаг. Бүр би дуу хооронд хүртэл сонахгүй гэж бодох юм байна. Тийм ээ. Зүгээр их сонин болдсон байх уу л гэж харах юм байна. Тэгж болдсон бол өдөр бол ингэдэг хүн байж болох юм байна гэж бодох юм байна. Надад тэгж боддог. Гэгэрлэр хүн ер нь замж болох юм байна шүү гэж харагдахаар санагдаад байд. Маргааш өглөө би барагт
Өглөө 4:30-аас 5:30-ийн хооронд нэг хоногийн дурсагдыг хөлөөний титгэн ариус ус эхэл манай энэ төвийн байран дээр өгнө гэж. Нэг удаагийн хурцээрээ төв дээр авчдаг. Тэрнээс хойш нь бол ер нь буян хийя гэл тийм ээ. Хин нэгний араас хин нэгэн зориулаач юм уу. Өнөөдөр нэг сайхан буяа гэх юм бол өглөө нөөрөө босоод бурхныхаа өмнө авчиж болтой. Гэх маягтай. Их буянтай гэж ах юм да. Энд ирээд том бол олуулаа нийлээд авдаг. Олоонаас буяа их сайн гэх юм шүү дээ. Яг тэгэхээр хүн буян бол их ураана гэх юм. Тэгээд шатаагаад байдаг гэдэг. Шатаа нэг яа шатаа тийм хөр уурлахтаа зэрэг буян шатчихдаг. Нийлээд хийсэн буян бол шатахгүй. Бүгдээрээ зэрэг уралдаг юм. Ангаараа сууж байгаа за бүгдээрээ 1-23 гэл дүрс хийтэл ууралчвал яад юм бол тийм. Тэр ишээр бол юм дундын сан байт юм шиг их хураацсан байна. Тэгээд юм биш. Гэж бодогдод надад их яг би ном хараагүй л дээ. Бичиж байгаа үстэй тий. Бичиж. За үргэлжлүүлээд өглөө 4:30-аас 5:30 өглөө үргэлжлүүлээд 6 цагаас 7:30 хооронд бол манай төв дээр их манал орох юм гэж. Их манал. Хотч манал. За тэгээд да мэдэндээ хотч манал гэхэр чинь өвдөж шаналж байгаа хүн байх юм бол өвчтөө нэг эдгээсэй гэж явах юм бол ирж залбирч мөргөж даган баясцаагаарай. Залбирцуух. За Монголын бурхан шний төв гандан дэвшлийн эдийн 60-аас өмнөх талбай дээр 10 цагаас 18 цагийн хооронд их дүүчин өдрийн буян номын үйл ажиллагаа болно. Ер нь хөтөлбөрүүтэй юм шиг. За өдөр 2 цаг 30 минут цуглаад 3 цагаас 4 цагийн хооронд гандан хідээс инхтайны өргөн чөлөөгөөр дамжиж Сүхбаатарын талбай хүртэл баярын жагсаал болно. Замзам дам хотогтвын баг бүрэлдэхүүнд орж жагсах сонирхолтой хүмүүс 2:30-аас 60-аас өмнөх талбайд Жавзан дам хотогтвын асар бид нэр асар байх юм байна. Энэ асар дээр ирж бүртгүүлээрэ будвал хөмсөөд тэгээ хамтаа жагцаая гэж хэлж байна. Зүгээр л нэг юм бурхны шнаар дамжиж инэрлний хүслийг л нийтэд уриалж байгаа маягтай. Зөв сайн байхыг, ёс суртахууныг зөвд итгэхийг бид нар уриалж байгаа маягтай юм. За орой 6 цагаас 9 цагийн хооронд Жавзан дам хотогтвынхан гандан дэвшлийн эдийг цэвэрлэнэ гэж. За энийг л би та нарыг их урьж залж байна да. Би өөрөө очино. Хэд орон цэвэрлэхэд их буянтай их юм биш үү те. Их буянч бол. Сая нэг Твиттерээр гандан дэвшлийн эдийг цэвэрлэе гэсэн чинь энэ лам нөр өөртөө юу хийдин яад ийд ингээл баг хүмүүс эцэхгүй. Сүстэн олон гэдэг маань сүм хийд орныхоо цэвэр ариун байлгахад чинь ариун дагшин сэтгэлийнх нь хүндлийн орон шүүд. Бид нар хариуцлах хүлээлгүй явах үед. Тийм ээ. Христийн шинтэй хүмүүс сүмийнхээ гадна талын талбайг цэвэрлж байна гэхэд энд хин ч юм ярихгүй яг. Тийм ээ. Нэрнгэсэ. Тэр гол хоёр хаалгыг дамжаад чинь өдөртөө хэдэн мянган хүн олгочж байгаа юм л да. Тэрний хог хаягдл бол дэлхвээ бэрх. Нэг удаа ч гэсэн очиад цэвэрлж. Хүн болгон сайн муугаал яриад ах юм тийм ээ. Нэг удаа цэвэрлээ. Энийг ер нь тогтмол болох юмсан гэж би боддог л. Тэгэхээр энд ирж цэвэрлээрээ эрэхтэй ажлын бэлээтэй, шуудаатай, хогийн ууттай, за юм чимхүүр байх юм бол аваад үрээд ирээрэй тийм ээ. Номонд бол их буянтай гэдэг шүү. Хэд орны юг цэвэрлэхэд хилэнц харилна гэж хэлдэг. Хилэнц нүгэл харна. Урд бурхан багшийн үед энэ лампран гэж хэлдэг юм да. Ламчунч гэж хэлээд байдаг. Лампран гэдэг жижиг зам гэх юм уу? Жижиг зам гэдэг нэртэй лам байсан гэдэг. Ах トゥ хоёр лам л да. Ах нь их лам, их мөр гэдэг нэртэй, их зам гэдэг нэртэй ч баг нь. Тэгээд дүү нь бол өстой үнэндээ ном ойлгодгүй юм байсан. Одоо жишээлбэл умааны бадмынхан гэдэл гэдгийн зэжлэгтээ манигаа мартдаг, манигаа зэжлэгтээ умаа мартдаг тийм л ном бол хизээ сурах. Хэд хэдэн багш нарыг дамжаад ерөөсөө чатаагүй юм л. Тэгээ бүр нэг хүн хараад үрж чи бол хизээ сурахгүй юм байна гэх. Тэгээ бурхан багш шүү гэжсэн бэр хэд орон цэвэрлэе гэсэн. Та нарыг сонссон байлгүй дээ тэгээ. Дүүлчи, бэмчи гэж хэлээд байдаг. Дүүлдэг, бэмдагчлуу. За нэг юмрх. Тийм нэг ном хэлээл. За гол нь бол тоосыг арилгын арчи
гэсэн иймэрхүү ном хэлээ л дээ. Тоосыг арилгая, материал зүйлийг арилгая гэсэн цэвэрлэе гэсэн санаатай л юм. Олон жил цэвэрлсэн л гэдэг. Их цэвэрлсэн гэдэг. Тэгж байгаа л зурс хэл ороод ирсэн гэдэг. Яг тэгэхээр үүлийн түүдгэр нарилсан гэдэг. Үүлийн түүдгэр нарилахаар хөшиг татсан байсан юм бол арилж байгаа юм шиг л байна. Үүн бүх сонсон номнууд нь ороод ирсэн гэж. Сонсоод ойлгохгүйс юм дөө шүү дээ. Тийш ингээл байж л байсан бол. Тэгж бол бүх номнууд нь өө инээс юм байна шүү дээ. Ороод ирсэн гэдэг. Дүгн байт юм да. Сүүлд нь тэгээд за тэр явах. Тэгэхээр нүгэл хэлэн захиарилдаг гэж хэлдэг байхын. Тэгэхээр та бүхэн 6 цагаас бодвол болуулж ихсаалаа олцоод болохгүй бол би энэ төр цэвэрлэгэнд одоо энэ ганцхан энд сууж байгаа хүмүүс биш. Энэ лайвыг үзэж байгаа хүмүүс байх юм бол Шавзан ном өтгтөн хичээлд ерөн сууж оролцож байсан хүмүүс байдаг бол маргааш амралтын өдөр үрчээд гандын хийдэг маань үеийн бурхны шний оройн дэд мэрэгдүү заларч исэн газар юм да. Тэгж л боддتي. Бид нар бол миний багш, миний багшийн багш, миний багш, баруун багш, миний хойд багш, миний залуу багш, миний цорж багш бүгд гандын хийдэд морилж исэн л. Тэрний багш нар гэдэг юм бол урагшаага тэгэл ташчсан бэлгээ тэр том сургуулийн мянган лам нар номын дуу хадаж мэтгэлцэжсэн. Гунгааж хөлн, ядгааж хөлн гээл тийм ээ. Төр төмний их шүтэн жангараас дуун залаатай баг. Урд гандан дэвшлээдийн шар хэрмэн дотор бол очир дээрэн дугна гээл очир дээр манай өндөр гэгээний өөрийн мотороор бүтээсэн очир дээр уухна гээл хамгийн их адисттэй гэдэг очир дээр ухан залаатай. За гих мэтлэн ганцхан очир дээр ухан ч ерөөсөө 21 аймаг өвөр Монгол бүр баруун Монгол эднээс ирсэн хамгийн нандин шүтэн болгон ер нь залаатай байгаа л гэдэг. Агуулгын хувьд 100 жил нандиныг шүтжсэн тийм ээ торгуудын 100 бурхан гэл залаатай л байгаа. Тэгэхээр энэ болгон залаатай байгаа адисттэй орон гэж ярьдэн шүү дээ. Манай өвөө яриад үлдэх гэсэн. Манай өвөө энэ ан дэвшлээ идэ чинь газрыг нь хаана орих уу гэж явж исэн чинь яасан гэдэг энд гандангийн гэгээ тусаад байна гэсэн ингээл манай өвөө яг тэгж хэлээд үлхийг би харж исэн байхгүй. Нэстгэл юм л да. Манай өвөө. Тэгээ манай өвөө бол өвгөдөө хайртай л да. Тэгээ манай өвөө яг ингэ хэлчихсэн. Энд чинь гандан гэдэг нь болохоор дээр үүдэг ор юм л да. Гандангийн ор. Одоо нөгөө сайн цагийн мянган бурхан майдрингийн зарларч байгаа. Гандангийн орны гэгээ нь энд тусаад байна гэж хэлээ тэгээд энд өрсөн гинлээ гэж л манай өвөө хэлжсэн байхгүй. Тэгэхээр энэ дэр манай өвөөгийн тэг шүтэж байсан, тэг залбирч байсан, итгэж байсан. Тэр орон юм л да. Тагшин ариун орон. Хүний ариун үзэл нь ариусна гэж ярьдаг л үзэл нь ариусна гэдэг маань харах харцсан ариун боллоо гэл. Харах үзэл нь муугаар харах юм бол муу юмыг л хараад байт юм. Сайн харах юм бол хүн харахгүй юм харна л гэдэг. Хүнд харагдахгүй юм бол харагдана л гэж ярьдаг юм шүү дээ. Тэгэхээр яач цэвэрлцгээе гэж. За ингээ өндөрлөө дөө. За баярлалаа. Энэ буйны шимээр бидний дэрвээ.